Монголд гэдэг орхигдсон барилга гэж бодохоор та бүхэн юу гэж боддог вэ? Зарим нь хангац ч буудлага гэж бодож байх. Харин зарим нь яарамгт байдаг шоотой барилга гэж бодох байх. Өнөөдрийн бичлэгээр бид яарамгт байдаг шоотой барилгыг судлах болно. Нэг өдөр би уран дээр хөвтөд уцаараа ордож исэн. Яг л би ямар ч амьдралгүй тэгээ ямар ч ирээдүйгүй болохоор. Тэгээ би нэг утсан дээрээс нэг юм харлаа. Нөгөө шоотой барилгач хаягдсан байсныг нь. Тэгээ би бодож үзлээ. Энэ барилгад юу болсон бэ гэж. Тэгээд би Google-ээс хайж үзтэл. Тэгээ юу ч гарч ирсэн. Тэгээд би яаж энэ юмыг судлах болж байна. И шоотой барилга руу орлоо. Харин энэ барилгад бүр дайм болсон юм шиг харагдсан. Хоёр өрөөтэй байсан. Эхлээд зүүн талын өрөө нь орлоо. Тэр өрөөнд юу ч болцсонгүй. Бид хоёр баруун талын өрөө рүү орлоо. Өрөөний коридороор зөндөө хөөсөн цэр байсан. Энэ ариун цэвэр өрөө байх шиг байна. Энэ өрөөнд юу ч болцсонгүй. Бидэрт 3 юм хэрэгтэй. Бидэрт ямар нэгэн ном, зураг, план зураг байгаад хангалттай. Бид хоёр нэг шат боллоо. Би хатаа гартал нэг урагдсан ном болтлоо. Баахан хятад бичих боллоо. Эхний баримт. Орон сууцны хавцаа нэг компани лого гарч ирсэн. Энэ компаниг Хятадын төмөр замын барилгын корпорац гэдэг. Энэ барилга Малайзад Plaza Rakyat гэсэн барилга барьж ирсэн. 1997 онд орхигдсон. Энэ компаниг шоотой барилгыг барьсан байх магадaltaй. Баримт 2. Орон сууцны хавцаар энэ самбар олдсон. Энийг хар болгоод тэрийг Монгол болгоул энэ самбараас 3 нэр гарна. Хариуцлагатай хүн Жан Донмин, дугаар шалгач Жан Хайбо. Энэ хоёр орон сууцны барилгын 2 тоотыг хариуцсан байна. Ба энэ хоёр CRCC-д ажилладаг байх гэж бодож байна. Сошиал медиа дээр шоотой барилга төр ийм номнууд болсон гэсэн. Номнуудыг монголоор орчуулсны дараа энэ амтны талаар ном байна. Шоотой барилгын хажуу манай чин дэвтэр олдсон. Энэ дэвтрээс 4 нэр гарч ирсэн. Эхо Хэжаги, Эха Золбоо, Албаны дарга Наранбаатар, Албаны дарга Даш Хоёх. Би яагаад бичлэг иймэр дуусгаж байгаа гэхээр би мэдээлэл цуглуулж чадаагүй. Би мэдээлэлээ дутууд цуглуулж тэгээд чухал юмнуудаа шалгахаар мартсан байна. Энэ бичлэг 100 лайк хүрэх юм бол би дахиад очие ганцаараа.